Та улсын хурлын гишүүдээ мэдгүй энэ удаад улсын хурлын гишүүн Чулуун Мэлхийн Лодо Самбог танилцуулж байна. Улаанбаатар Төмөс замын төв эмнэлэг төсөн 2 эгч 1 ахтай өдгөө 4 хүүгийн ав. Нийслэлийн 73 дахь сургууль Монголын хэвлэлийн үдээлэнд сэтгүүлч мэргэжлээс сурч 100-ны мэдээ сонинд гэрэл зургийн сурвалжлагч дизайны албаны дарга шууд зэгмээ сайтад гэрэл зургийн сурвалжлагч 2011 оны ихэнх үеэс шууд телевизэд гамбис ток шоуг хөтөлж мэдээний албаны сурвалжлагч боловсролын яамны сайд гант төмөр байхад хэвлэлд нь ажиллаж 2016 оноос ялцлах товч тойрон бүхий Улаанбаатар нэвтрүүлгээ эхэлсэн. Зочдоосоо ямар ч мөнгө авдаггүй над ч хүмүүс хизээж хүний халаас нь доолдоггүй юм хэмээн тэрэлдэг. Гэтэ хүмүүсийн жиг жууг ярианд ерөнхийлөгч засаг элбэг даштай хамааралтай л гэдэг хэм мэдлээ 1.8 тэрбумын хөрөнгөтэй гишүүний 2024 оны сонголт Апу шунхлаа ивент итгэсэн шуун бий. Түүний талбайгуур жирэгдийн шүүмжлэлт өсөж байсан. Түүнийг намын дараа гант төмөр эснээ сонголт нийт төвших ёстой шүү гэж санал тавихад татгалзаар ирсэн сонголтоо өөрчилсөн. Түүний паянгаас дурдвал анх 2 дугаар курсын оюутан байхдаа Азийн сонд дадлагад очсон эхний өдрөө хөөгдөж байсан удаатай. Улаанбаатар нэвтрүүлэгт орж байсан зочдоос хамгийн ихээр уулаж игдүүдсэн зочин Песовч Морлог эрдэн байсан бол хамгийн ихээр баярлсан түүний том хүү байжээ. Тэрээс том хүүтэйг Архангай аймаг Үгийн нуурын иргэдэг ярилцаж байсан цахим муудтай нийтэлсэн нь Монголын анхны хүүхэдтэйг ярилцдаг хийсэн сэтгүүлчгийг тодотолтой болгожээ. Их хуралцсан үйл эдийн засгийн хүний эрх чөлөөг хамгаалах асуудал миний хийх ажил бизнесүүдийг татварын давталж чөлөөлж ажлын байрыг нэмэгдүүлэх хэвлэн нийтлэх болоод үгээ хэлэх хэрэгжүүлэг хангуулна гэсэн. Чуулган ихлэх ерөнхий сайд ийм сонголтын жаваа ерөнхий сайжуугээд хилээд амцсан. Шүүмжлэлт хандлага байж их хурал туугалгаа илэрхийлж чадах хангалттай.